Монгол авилгачдын нам буюу Монгол ардын намыг тараах хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. Улс төрийн намын тухай хуулийн 11-ийн 2-т Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал аюул учруулсан бол хоёрт нь үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авсан бол гэж заасан байна. Энэ хоёр бол хоёулаа бүрдсэн. Эхнийх нь өнөөдөр Монгол улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд гүн хямралд олсон. 35-6 тэрбум долларын гадаад үр зээлтэй болсон. Газар нутгийн 60-70% нь гадныханд лиценз хэлбэрээр очсон. Өнөөдөр эдийн засгийн тусгаар тогтнолоо бүрэн алдсан. Энэ бүхэн хэний буруу юм бэ? Энэ бол Монгол ардын намын буруу. Монгол ардын нам 2016 онд бид зүтгэн хамтдаа хөгжинэ гэд бас зүтгээгүй хөгжүүлээгүй. 20 онд хүчээ нэгтгэе. Тэгээд хамтдаа хөгжиж гисэн байхгүй. Бас л зүтгээгүй, бас л хөгжүүлээгүй. 24 онд арт түмний ялт гэсэн. Өнөөдөр арт түмний ялагдсан явж байна. Эдгээр дандаа үндсэн хуулийн бус аргаар үндсэн хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй шударга бус сонгуулийн хуулиар нэгсэндээ сонгуулийг дандаа луйвардаж төрийн эрхийг авч ирсэн. Энэ бол төрийн эрхийг үндсэн хуулийн бус аргаар авч ирсний нотлохоо юм уу? Одоо яах ёстой юм бэ? Одоо улсын дээдших улс төрийн намын тухай хууль заасан эрх мэдлийнхаа дагуу энэ эх орноосоо урвсан Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд, газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулсан сүүлийн 30 гаруй жил арт түмнээ хуурж мэхэлсэн дандаа өнөөдөр авилгач хулгайчдын уурхай болсон энэ Монгол авилгачдын нам буюу Монгол ардын намыг тараах шийдвэрийг гаргах ёстой. Үүнийг Монголын арт түмэн шаардах ёстой. Эзэн эрхээ эдлэх ёстой. Эх орондоо бид эзэн болж шин төрийг, шин улс төрийн хүчнийг, шин шударга сонгуулийн тогтолцоогоор гаргаж ирэх ёстой. Энэ Монгол ардын намд шударга, ёс зүйтэй тийм улс төрч, тийм боловсон хүчин байхгүй. Өнөөдөр эдгээр бие нэгэ чи хулгайч, би хулгайч хэрэлдэж ирсэн. Өнөөдөр эвлэрэх тухай, эвлэрүүлэх ажлын хэсэг өдөртөх зөвлөлөөсөө гаргацсан явж. Тэрэн дотор нь нөгөө нэг Санжийн баяр, Монголын баялагийг Риотентэй гадныганд өгсөн, эх орноосоо урвсан хулгайч. Тэр Намрын инх хоёр. За тэр Миигамбын инх бол 60 тэрбум. За Жаргал толгой Эрдэнэ бат гээд бас нэг хулгайч. Баахын улс төрд эрх мэдлээ уруулж ашиглаж баяжиж хөлдсөн хулгайчууд энэ намд бүгэлдсэн. Тэгээ өнөөдөр энэ намаа татан буулгах шийдвэрийг ухамсараар гаргаж явах байтал дахиад хулгайчуудыг хооронд нь эвлэрүүлээд Монгол улсыг дахиад тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бүр алдагдуулах цаашлаад 2030 он гэхэд энэ их гадаад өрөндөө Монгол улс газар нутгаа гадныхан тэр дундаа хятадд өгөх болон шүү гэдгийг замдын шатар өнөөдөр ярьж явсан хулгайчтэй. Энэ өнөөдөр ерөнхий сайжруулалт бас л попор жүжиглж илээ. Энэ бузартчихсан. Энэ чадамжгүй энэ улс төрийн хүчнийг Монгол ардын намыг тараах ёстой, татан буулгах ёстой. Арчилсан нам баярлж яж магадгүй бид одоо гарна. Үгүй. 2012-оос 16 онд хүн шиг амьдарч улс шиг хөгжиж гэж бас эрх мэдэл авсан. Тэгээд 4 жил Монгол улсыг хөгжүүлж чадаагүй. Бас л Монгол ардын нам шиг хулгай хийгээд идэж уугаал 4 жил дууссан. Энэ хоёрыг бүгдийг Монголын төрөөс зайлуулах ёстой. Энэ бол өөрөө шударга ус шүү.